Тэгэл би шууд би чадна гэж бүжигчнэр ажиллахад хөвчлэн ягаан, цэнхэр, ногоон, шар, Япон уу эсвэл Хятад юм уу, Хятад уу гэдээ айгүйх асуужсэн тохиолдлууд бүр зөндөө байсан. Хүмүүсийн нүдэнд нь ингээм амар хүрсэн юм шиг ба ганц нэг Аз төрхтэй нэг охин ороод ирсэн. Тэрнээс хойшоогоо энэ миний сайн болцсон. Аньян. Нана байна. Би Монголд ирсэн. Одоо сар жоохон гарan болж байна. Хамгийн сүүлийн бичлэг маань болохоор Таиландад аялж байхдаа бичсэн бичлэг маань сарын өмнө орсон байлээ. Өнөөдөр болохоор би Солонгосын Everland Park-д 5 жил ажиллаж амьдарсан талаараа тэгээд бүжигчнэр ажиллахад ямар байсан талаараа та нартай хуваалцъя. Яг Солонгосын Everland Park руу явах санал гэх юм бол надад бол ирж байгаагүй. Миний нэг таньдаг ахаар маань дамжуулаад ер нь санал ирж исэн. Би өөрөө болохоор урлагийн хүн биш, би бүжигчин биш. Би Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Тухайн үед тэр ахт маань санал ирээд тэгээд Солонгосын Samsung Group-ийн дэргэдэх Everland Park гэж явдаг байхгүй. Samsung Group гэдэг нэг ийм том group компани байгаа шүү дээ. Тэрнийх нь яг харьяа дэргэдэх Everland Park гэдэг тэгж явдаг байхгүй. Зөвхөн гадаад бүжигчтэй бас хариуцаж ажилдаг, бас Everland Park-ийнхаа дэргэдэх бас компани гэж бас байдаг байхгүй. Тэр компанийн дарга нь тэгээд тоглолт зохион байгуулсан одоо яг Samsung Everland Group-ийн дарга хоёр дарга Монгол руу ирэхээр болоод аудишн зохион байгуулна гэд. Тэгээд би Монголд байдаг тэр таньдаг ахтайгаа хамт зохион байгуулангаа давхар орчуулагч хийж өгөхөөр ер нь бол болсон анх 2 групп хуваагдаж аудишн болсон байхгүй. Эхлээд эрэгтэйчүүд, дараа нь эмэгтэйчүүд гэд болсон. Би эмэгтэйчүүдийг нь яг дуусаад bijсэн чи надад тэр Everland-ийнх нь тоглолт зохион байгуулдаг дарга нь энэ удаад зөвхөн эрэгтэй бүжигчд авнаа, нэг 8 залуус авна. Тэгтээ чи ингээд дагаад орчуулагч хийнгээ давхар ингээд артистаар ажиллах боломж байна уу гэсэн надад саналыг тавьсан. Гэрийнх нь бол дургүйсэн ч гэсэндээ би дотроо хоббигоо мэрэгчлээ болгонгоо ажиллаж болох юм байна. Солонгос руу явна. Угаасаа Солонгос оронд, Солонгос хэлэнд бүр ингээд амар бүр ингээд хайртай болохоор тийм болохоорооч би Солонгос хэлний ангийг сонгож орсон байхгүй. Тэгээд шууд тэгье гэж бодоод тэгээд маргааш нь хуралдаад хэлэхэд нь болохоор би тэгье зөвшөөрч ингэж хэлээд Солонгос руу анх 2020 онд явах орсон байгаа. Миний ажилласан хугацаа гэх юм бол 2020 оноос 2025 оны 1 сар хүртэл ажилласан. Ерөөхдөө бол 5 жил ажилласан гэсэн үг. За одоо яг Samsung Everland Park-ийн талаар жоохон танилцуулъя гэж бодлоо. За парк гэх юм бол та нар угаасаа мэтгэл ах одоо нэг хүүхдийн парк учраас мэдээж тоглолт, шоу, парад бол явагддаг. Everland Park-ийн хувьд гэх юм бол хотын төвөөсөө нэлээд зайдуу газар байрладаг. Тийм болохоор ер нь хамгийн том парктаа ордог байгаа. За тэгээд Everland Park дээр болохоор өдрийн яг нэг ажлын хэв маяг нь гэх юм бол би нэрээ ажлын нэг өдөр гээд нэг бичлэг, миний бүр хамгийн анхны бичлэг ажлын нэг өдөр гээд хийжсэн. Тэгээд та нар хэрвээ сонирхож байвал орж үзээрэй. Ажлын хуваар гэх юм бол ер нь эхлээд парад явагдаад тэгээд дараа нь ардаас нь жижигхэн мини шоу, нэг эсвэл 2 удаа мини шоу, тэгээд оройн парад гэж ер нь бол явагддаг. Тэгээд улирлаа дагаад мэдээж парадууд болон мини шоудууд мэдээж өөрчлөгддөг. Гэрээний хугацаа яг 3 сард эхэлдэг байхгүй хавар. Тэгээд намайг яг анх очиход 20 онд болохоор нөгөө үе байсан шүү дээ. Одоо ковидын үе. Тэгээд намайг яг очдог 20 онд болохоор би нөгөө 8 залуусуудаа аваад ингээд хамт яваад байгаа шүү дээ. Тэгээд тэд нар маань болохоор тусдаа ийм баганд орж шоунд ингэж оролцдог байсан. Би болохоор яг бүжигчнэр яг ганцаараа Монгол тэгээд солонгосчууд нэг хэдэн хүн бүжигчд бол байдаг л да. Гэхдээ яг Аз бүжигчин гаднаас яг ирж байгаа бүжигчин гэвэл би ганцаараа байсан. Тинчээ болохоор ерөөхдөө парад болохоор ихвчлэн дандаа Оросууд эсвэл Украин, Турк гэсэн орнуудаас ирдэг. Яагаад тэгэхээр тэр орны хүмүүс болохоор бүгдээрээ жоох юм Европ царайтай, одоо ийм хүнхэр нүдтэй, тэгээ ийм өндөр хамартай тийм байдаг штэ. Тийм бүжигчдийг ер нь бол төлхөө болгож ер нь бол авдаг юм байна лээ. Тэгээ би болохоор ганц Юиран Аша Ёнгижа ганц Аз артист нь байсан эмэгтэй.
эргэжтэй байгаагүй, би ер нь ганцаараа л байсан. За парадны хувьд гэх юм бол бүр шал дэлгийгээ авчлаа. Парадны хувьд гэх юм бол эхлээд очингууд 3 сард карнавал гэд парад эхэлдэг байхгүй юу? Карнавал гэхээр ч одоо мэдж байгаагаар яг одоо нөгөө салса, самба тэ яг тэр парад нь эхэлдэг. Тэгээ миний ордог дүр маань болохоор энд парад гэхээр та нар бүгдээрээ мэдэх бах. Ер нь бол машинтай, том машинтай. Тэгээ ингээд парад юм чи мэдээж ингээд замаараа тойроод ингээд явдаг, бүжиглэнгээ явдаг гэсэн үг. Walking dance ка гэдэг ингээд явдаг. Карнавал парадын хувьд гэх юм бол 3 зонтой байдаг. 3 зонтой. Би болохоор яг хамгийн сүүлийнхэн зонд нь бүжиглдэг байсан. Миний очдог яг 20 онд болохоор ер нь бүх зүйлүүд нь ингээд шинжлэгдчихсэн. Парк дээр болохоор ер нь шинэ шоу парад бол биш, шинэ жижиг одоо мини шоу ч юм уу те иймэрхүү шоунууд нь 3-5 жил болонгуудаа ер нь бол шинжлэгдээд явдаг юм байлээ. Миний яг очдог 20 онд болохоор яг нэг жижиг мини шоу шинээр тавигдах байгаа гэд гадаад найруулагч ирж шин дэглэлт тавьж исэн. Тэгээ роликтэй шоу. Тэгээд тухайн үед би болохоор багасаа нөгөө бараг тэгтээ манай монголчууд бараг бүгд чадахгүй тий. Ингээд өвөл коток дээр угаасаа канки унаад л тийчмэгдэг гэсэн шүү дээ. Тэгэл артлаараа явдаг. Тэгээ эсвэл ингээд 1-2 тоон эргэж мэрэгдэг нэг тиймэрхүү л байсан байхгүй. Роликун чаддаг хүн байна уу гэж яг очисон чинь тэгэл би шууд би чадна гэл. Тэгээд ролик гэхдээ канкиг бодвол жоохон өөр байсан. Канки болохоор жоохон арай амархан миний хувьд болвол тэр ролик чинь болохоор дугуйтай болоод ч тэр юм уу ер нь жоохон арай хэцүү канкиг бодвол. Тэгээ би ролик унд шалгуулсан чинь тэр октоуд дундаа болохоор хамгийн сайн гуулгадаг нь байж таарад тэгээд тэр шинэ шоуны яг гол дүрийг нь авсан байгаа. Амар аттай. Парад шоунаас хамгийн одоо дуртай шоу ч аль нь вэ гэвэл би яг тэр роликтэй шоуг л хэлнэ. Надад бол бүр хамгийн таалагдчихсан шоу маань яа тэгэхээр ер нь бол айгүй тийм нөгөө царайны хувирал, acting шаардсан шоу. Тэгээд би ер нь тэрэндээ бол ер нь бол муу мэдээж би нөгөө урлагийн хүн биш. Гэхдээ мэдгүй бүр амар дуртай шоу маань байсан. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө бусад шоунууд ч болохоор зүгээр байнга л нэгээстэй л бүжиглэн штэ байнга л. Тэр шоун дээр болохоор уурлах тэгэл яг нөгөө нэг шоуныхаа үг нь болохоор яг солонгосоор ингээд жоохон нөгөө табун бүжиглэлтийнх нь үг хэллэг нь яг солонгос хэлээр байсан байхгүй. Тэр болоод ч тэр үү надад бол яг тохирсон гэж би өөрөө үздэг. Тэр хүмүүс маань ч гэсэндээ ер нь бол тэгж хэлж исэн. Би өөрөө солонгос хэлтэйг ч хэлэхүүдээ надад бол тэр нь амар байсан. Тэгээд яг үгээ яг ингээд хэлээ жүжиглэнгээ ингээд дүрдээ ороод бүх ингээ характеруудыг ер нь харуулсан тийм шоу баггүй. Тийм болохоор надад бүр бол хамгийн гоё шоу, best шоу маань. За тэгээ хамгийн дуртай шоу гэх юм бол энэ ер нь жилийн 4 улиралд яг нэг хэвийн байнгын үргэлжилдэг парад нь гэх юм бол яг оройн парад. Оройн парад нь болохоор гэрэлтэй параддаг. Бүх хувцснууд нь ингээд гэрэл хасдаг оройн парад. Тэгээ мэдээж машинуудаа дагаад ингээд зон болгоно мэдээж өөр. Тэгээд car member-ууд бас байдаг. Ийм парад байгаа. Тэр нь болохоор жилийн 4 улирал байнгын яг ингээд үргэлжилдэг. Яг нэг тавилтаараа нэг аян дээрээ адилхан хувцастай ер нь бол байнгын үргэлжилдэг. Яг Everland паркийн main парад гэх юм уу тэгж явдаг юм бэлээ. Миний мэдхээр одоо бараг 24
4-5 жил бараг үргэлжилж байгаа юм байлээ. Тэндээсээ машинууд нь багасаж, парад нь ингээд жоохон богиносноо л гэхээс биш ер нь бол яг тэр хувцастайгаа яг ер нь бол ингээд шинчлэгдээл явт юм байлээ. Оройн парадн дээр миний орж исэн дөрүүд гэх юм бол одоо би ингээд оруулчих. Ер нь бол Everland Park дээр бол хурдан сурдаг нэг тийм жоохон ой тогтоолцоотой ч юм уу те сэргэлэн тийм хүмүүсээ болвол ер нь бол мейн болгодоггүй юм билэ. Ротейшнаар ингээд өөр дөрүүдүүд оруулаад ингээд явуулдаг. Тэгээ би болохоор очиод эхний нэг 4-5 сар байна уу? 4-5 сар мейн дүрд байж байгаа. Тэрнээс хойшоо дандаа ротейшнаар бол явж исэн. Ял өдөр болгон кастинг харал би өнөөдөр ийм дүр юм байна гэл тэгэл нүрээ будаал бэлдээл гардаг. Тэгээ тэр нь болохоор эхэндээ жоохон өдөр болгон өөр дүр гэд боддог гэсэн чинь тэг сүүлдээ бол тэр нь гоё юм байлээ. Яач ч утсан арай хөвгчлээ. Мэдээж одоо зон болоод дүр бүх юмнууд нь өөрчлөгдөд нүүр будаг хувц сунар те бүх юм нь өөрчлөгдөж байгаа ч гэсэндээ тэрийгээ дагаад одоо тавилтууд нь бүгд өөр тэгээ хооронд нь хольцоолоод ингэх бас тохиолдлууд бүр зөндөө байдаг. Тэгтээ хөгжилтэй гоё. Миний хувьд бол ротейшнл гоё юмсан. Ер нь бол урлагийн ажил гэдэг бол яг гаднаасаа харагдах хүмүүст ингээд харагдах үзэгдэх байдал нь бол гоё штэ. Одоо ингээд би амралтаараа хараад үзэнгүүд амар гоё харагддаг. Нэг л гоё бүр ингээд нэг гоё vibe ингээд авдаг гэх юм уу. Тэгээ яг дунд нь ингээд өөрөө ингээ ороод ажиллах гэдэг бол мэдээж хэцүү зүйлүүд бол ер нь бол зөндөө байсан. Тэг хэцүүгийнхаа хажуугаар мэдээж бас гоё зүйлүүд ч гэсэн байсан. Ер нь бүх юм чинь л ийм нэг сайн муу талтай ийм байдаг штэ угаасаа. Паркийн бүх парад шоунууд нь ингээд хүмүүсийг харахад гоё хэрнээ бид яг ингээд дотор нь бүжиглж байгаа яг ингээд бүжигчдийнх нь хувьд гэх юм бол бүр алаан болдог цаг байхгүй тийм тохиолдол бүр зөндөө байсан. Ер нь ажилд очингууд кастинг хараал нүрээ бутан тэгээ парад дууслаа. Өдөрт бол би бараг зүгээр багадаа 3 ихтэй 5 удаа усанд ордог гэсэн. Парад дуусаад дэшег жоохон алхаад ингээд нөгөө яг хувцал хөрөө байрлуугаа явдаг нэг тийм зам байдаг байхгүй юу? Бараг дэшегээ нэг 5 минут бол алхана. Тэгээ яг бүжигэл дуусаа бүр амсгаа цөхөөсөөс гочцсон хэрнээ дэшегээ ингээл алхаал. Тэг урсаж хөх гэж ороод гэс хурдан дүүшинд оронгуудаа л тэгэл дахиад нүрээ арилгаал дахиад будаал. Дараах хувц өмсөл гарна. Ер нь өдрийн хэв маяг ер нь бол нэг айгу хурдан тэгж өнгөрдөг гэсэн. Эхлээд би бүр тасч өгөхгүй жоохон удсан. Яагаад тэгэхээр орж ирээл бүр усанд ороод яг нүрээ арилгаал ингэж хахад нөгөө нэг суурцсан олон жил ажиллаж байгаа хүмүүс маань аль хэдийнэ нүрээ буцаад уцаслаа өмссөн ингэ байж юм чи. Биелэн. Тэгсэн чи би тэнцээ шүршүрт ороод ингээл дүүшинд ороод байж гин. Эсвэл дөнгөж гарч ирээл нүрээхаа. Тэгээ яаж яхаа тайзны будалт чинь амар тийм тод будалт хийж штэ. Ер нь бол амар тод будалт ол хийдэг. Хөвчлэн ягаан, цэнхэр, ногоон, шар иймэрхүү юм тод өнгнүүдээр ингээд буддаг. Ягаанаар ингээд будаад нөөтгийг арилгангууд ингээд чагсаг ингээд нөгөө өнгө нь үлдсэн ягаанаараа үлдсэн байж чинь. Тэгээд л дээрээс нь ягааныгаа ногоон болгомоор байдаг. Тэгэнгүүт л ингээл яг нөгөө ногооноороо гарахгүй ч юм ийм тохиолдол зөндөө байсан. Тэгээ сүүлдээ туршлагаж жаад ер нь бол ингээд хурданч буддаг болоод, сайнч буддаг болоод туршлагаж жаад явд юм байлээ. Тэгээ одоо ингээд бодоход бүгд гоё дурсамж юм аа. Яач ч утсан. Тухайн үед хэцүү зүйлүүд болоод гоё зүйлүүд зөндөө байсан ч гэсэндээ одоо бодоход л бол бүгдээрээ яг гоё нэг тийм дурсамжтай гэх юм уу бүх зүйл нь яг нэг юм гоё нандан нана гэдэг энэ хүнтэй холбоотой байхаар яг тийм зүйл гэх юм уу би яг тэгж л хэлнэ. Нана гэнгүүт Everland Park гэж яг юм холбогдохоор гэх юм уу яг надад ийм нэг гоё залуу насны маань яг тийм нэг гоё нандан тийм мөчүүд маань ер нь бол тэнцээ өнгөрсөн гэж би одоо боддог. Тэгээд миний орж исэн гэх юм бол карнавал, парад, роликтэй шоу, вальсад бас бүжиглж исэн. Тэгээ мэдээж 100 дуусаад Halloween үе байна. Halloween-ийн үеэр параданд хубаг болж исэн баха. Хулуу болж исэн. Өөр жижиг шоу гэх юм уу сүүлд бас candy болж исэн. Яг ирдэг жил маань яг шинээр тавигдсан шоу. Роликтэй шоу маань хаагдаад тэгээ шинээр тавигдсан шоун дээр candy болж исэн. Өвлийн парадн дээр гэх юм бол хаалганы итгэд яг ингээд хамгийн ихнийхэн зон гэсэн үг парада эхлүүлдэг зон дээр нь ийм хөгжим тоглонгоо давхар бүжиглээд яг тэр хамгийн ихнийхэн зон дээр өвөл байсан. Бас тайзны
Christmas show байсан юм а. Тэрэнд бас орж исэн. Миний орж исэн дөрүүд бол ер нь нэлээ их юм байна. Одоо бодоод үзэхээр. Тэгээ оройн Moonlight Parade дээр нөө гэрэлтэй буцтай парад дээр гэх юм бол миний орж исэн дүр хамгийн ихний зон буюу title. Тэгээд карт хамгийн эхлээд карт дээр орж исэн. Тэгээд Walking Dancer гэх юм бол яг энэ хоёр дээр орж исэн юм байна. Car Member дээр болохоор би Alice орж исэн. Alice, Mermaid, тэгээд Spirit. Эмэгтэйд орж болох 3 car member дүрийнх нь яг гурланд нь ер нь бол ингээ орж исэн юм байна. Солонгосчууд ер нь бол айдолаа ч гэсэндээ ер нь юмыг ингээд нэг амар гоё сэтгэл зүрхээсээ ингэж нэг дэмждэг хүмүүсийг урамшуулдаг тийм хүмүүс гэж би ер нь бол боддог. Ер нь тийм хүмүүс. Тинчээ яг ажиллаж явах хугацаанд хүүхдүүдэд дагуулад ч юм уу парк дээр ирээд парад шоу үздэг, байнгын ирдэг тийм хүмүүс зөндөө байдаг байхгүй. Тэгээ парад яг болоод ингээд тойроод бүжиглээд явж ангууд хажууд дагж явангаа ингээд бичлэг хийж өгөөл эсвэл зураг дарж өгч юм өгдөг тиймэрхүү хүмүүс зөндөө байдаг. Хамгийн анх намайг яг очоод нэг удаагүй хахад байнгын ирдэг ч юм уу хүмүүсийн нүдэнд нь ингээ амар урцсан юм шиг байгаа. Ганц нэг Аз зүрхтэй нэг охин ороод ирсэн. Тэнгүүд яг солонгосчуудынхаа хажууд болонгууд ингээд нүд хамар ам маань өөр харагдадсан юм шиг байна. Харахад солонгос биш юм шиг бахын. Тэгээ Япон уу эсвэл Хятад юм уу? Хятад уу гэд айгүйх асуужсэн тохиолдлууд бүр зөндөө байсан. Солонгосчууд ингээд нэг хөрхөн захаа бичиж ингэж өгдөг. Яг гараараа юм хөрхөн бичсэн захаанууд, янз бүрийн хөрхөн бэлэгнүүд ч юм уу те тиймэрхүү юмнууд бол ер нь айгүй өгжсэн хөрхөн. Би тэдний бүгдийг ингээд байлгадаг л та. Монгол руу ирэхдээ ингээд аваад ирсэн. Бид нэрээ та нарт харуулах уу? Та-даа. Энийг бүр гэхдээ одоо харангууд бүр ингээд амар гой дурсамжтай. Амар хөрхөн маа. За одоо би зураг нь энэчээ байвал оруулчихъя. Бүр ингээд яг адилхан хөрх өснө хүртэл нөө парик нь ингээ өнгө юм байсан. Яг энийг ингээд дуурайгаад ингээ хийцэн. Амар хөрхөн. Байнгын гардаг байсан нөгөө одоо хаврын карнавал парад тэрний болохоор энэ байна. Миний Кариб дүрийн маань. Тэгээд өшөөнийг нь болохоор зуны би болохоор ийм ягаан бомбд нь орж исэн. Тэгээ яг энэ адилхан энэ надтай хамт орж исэн охтуудад бүгдэнд нь хийж өгч исэн. Энийг болохоор за тэгээд сүүлийнх нь болохоор энэ байна. Миний өвлийн яг нөө парад эхлүүлдэг хамгийн ихний зон гэж хэлсэн шүү дээ. Тэрний маань дүр. Ийм байна да. Миний Солонгос Everland Park дээр артистаар бүжигчнэр ажилласан 5 жил маань ер нь бол ийм байна. Маш гоё цаг хугацаа өнгөрсөн. Одоо бодохоор бүгд гоё дурсамжтай байдаг. Тэгээд нэрээ тэнцээ байж хахад намайг яг ингээд нана гэж ингээд нөгөө зургийн маань тарах гад ирдэг хүмүүс тэгж яхад нь би өөдөөс нь ингэжсэн баггүй. Тэгсэн чинь тэрнээс хойшоогоо энэ миний сайн болцсон. Ер нь бол ингээд намайг мэддэг, намайг дэмждэг хүмүүс маань гэх юм уу миний зургийг маань юм уу бичлэгийг маань хийж өгөх болгонда ингээд нана гэл өөдөөс ингээл амар хөрхөн. Нана гэдэг Everland Park-ийн бүжигчний яг сайн нь болсон байгаа. Бүгд намайг хараад нана гэл ингэдэг, бүгд мэддэг болсон. Тийм нэг гоё юм байт юм байна нэрээ. Миний өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсан та нарт бүгдэнд нь баярлалаа. Дуустал нь үтсэн бүх хүмүүстээ баярлалаа. Яг одоо энэ мөч хүртэл үтсэн та нарт бүгдэнд нь баярлалаа. Жохон ингээд алдаатай ярьсан юмнууд зөндөө бич магадгүй бах шүү. Дуустал нь үтсэн та нарт үнэхээр их баярлалаа. Тэгээ дараагийнхаа бичлэгээр дахиад бүгдээрээ уулзцгаая. Тэгвэл 지금까지 대한몽골인 나나였습니다. 안녕. 끝.